Сайн байцгаана уу? За доктор Стриперс подкастын маань нэг ээлжид дугаар та нартай хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид нэр студидтэй нэгэн хүндтэй зочныг одоо урьж авчирсан. Эрэгтэйчүүдийн эмч, ангаах ухааны магистр Цолмын эмчигээ урьлаа. Одоо хүлээж авсан танд маш их баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн сэдвийг одоо нөхөртэй хайртай, гэр бүлтэй хайртай, эхнэрүүдээс гадна, эмэгтэйчүүдээс гадна за эрчүүд маань нас насны үеийн хүүгүүд нь эрчүүдэд зориулж энэ тусгай дугаарыг одоо бэлтгэхээр шийдсэн байгаа тий. Тэгээ энэ дугаарыг маань үндсэн ярилцах сэдв маань эрчүүд. За эрчүүдийн даавар ямар төрлөөдийн. За энэ дотоод шүүрлийн тогтолцоо нь өөрөө эрчүүдэд ямар үүрэгтэй нас насны онцлог нас ярилцсан гэж тохиролцсон тий. Одоо манай хүслээ 3 хүүтэй. Тэгээд 3 хүүтэй ээж, дээрэс нь хүүхдийн дотоод шүүрлийн эмч. За ингээд андролог буюу эрэгтэйчүүдийн эмч. Би ч та нөгөө дааврын 2 спешиалисттэй сууж байгаагийн хувьд би бол хостын өрөг гүйцэтгэн та хоёроос асуултаа асуугаад хэдүүлээ сайхан халуун өрнөн яриа өрнүүлээ гэж бодож байна. Одоо өөрөөс чинь эхлээд танилцуулгаас эхлэе гэж бодож байна. Та хэдэн онд ямар сургуулаар дүүргөө ямар ажил хийв? За сайн байцгаана уу? Намайг Цолмон гэдэг. За уролог андрологийн эмч мэрэгчлээ. За уролог андрологийн эмч болохын тулд бас нэлээ олон жилийг зарцуулсан байна. За 2012 онд бол ангаах ухааны сургуулийг төгссөн. За 12 онд төгссөнөөс хойшоо Аз авшаанаар Солонгос улсад магистрийн зэрэг болон фэллоу хийх боломж Аз авшаан тохиолдоод Халим их сургуульд нэг 4 жилийн хугацаанд Солонгост суралцаж магистрийг хамгаалсан. За тэгээд Монголдо түүний дараа эргэж ирээд за бусдын замналын дагуу одоо мэсцлийн эмчийн резидентурт 2 жил сураад за үүнийгээ төгсөөд дараа нь болохоор уролог очиж байгаа. Уролог гэдэг мөн саяхан бол андрологийнхаа курсыг хийгээд нэг л олон диплом цуглуулаад яваад байна да. Тийм энэ дундуур мэдээж одоо юу гэх мэрэгчлээ дэвшлүүлэх сургалтуудад бол удаа дараа бол явж мэрэгчлээ дэвшлүүлж одоо өөрийнхөө одоо мэдлэг чадрыг дэвшлүүлэх гэж явсан байгаа. Товчхондоо бол юм. Яагаад заавал нэг эрчүүдийн салбарыг та сонгож сургуулсан юм? Эрчүүдийн салбарыг ингэж сонгох эрэгтэйчүүдийн мэсцлийн салбарыг сонгож суралцсан онцлог нь яг юу байсан юм? Манайд эрчүүдийн мэсцлийн эмчхэр олон байдаг. Урологийн эмч бол сая 25 оны тоогоор бол 170 гаруй Монгол улсын хэмжээнд урологийн эмчнэр байгаа. За нарийн мэрэгсэн андрологийн салбарын эмч нэг 12 3 тоглогдож байгаа. 12 3 байна уу тий улсын хэмжээнд. Түүлийн үед л андрологийн салбар гэж орж ирж байгаа юм. Бидний нэг нэмэлт сургалтын дээр. Урд нь бол зөвхөн уролог хийсэн бол андролог гэж болно гэсэн асуудал байсан. Одоо л яг тэрнтэй холбоотой магадгүй бүртгэгдсэн тоон бага байж магадгүй. Ер нь бол улсын хэмжээнд 170-аад урологийн хэмжээ мэрэгчлэлтэн бол бүртгэлтэй байгаа гэсэн тоо статистикууд бол байгаа. Улсын эмнэлгүүдэд гэх юм уу, хувийн эмнэлгүүдэд манад энэ эрэгтэйчүүдийн яг энэ андрологийн тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа хэр их хэмжээний олон тасаг нэгч гэдэг юм уу, эмнэлэг гэдэг юм уу байдсан бэ те. Ягаад энийг асууж байгаа юм гэхлээр уучлаарай те. Нөгөө эмэгтэйчүүдийг бодвол эрчүүд чинь юу асуудлаа ярьдаггүй гэдэг ил гаргаж ерөөсөө нэг юм байгалийн онцлог нэг байгаа шүү дээ. Манайхан ч багасаа өсөхдөө эр хүн юм чинь гэдэг ингээ хязгаарлалцдаг. Гэтэл ялгаагүй хүн байгаад байдаг, ялгаагүй асуудал байгаад байдаг. Тэгээд манай хүн ам чинь нөгөө хүүсийн харьцаа бол бараг 50 шүү дээ. 49 51% гэж авдаг. Тэгэхээр хүн амын маань тал нь эрчүүд хөвгүүд эзэлж хахад яагаад ийм цөөхөн андрологийн эмчнэр бас бэлтгэдэг байж байгаа юм бэ? Өөрөө салбар нь сурахад хэцүү салбар юм уу? Ял эсвэл яад юм бэ? Гэхдээ одоо яг мэдээж хувь хүний эмчийн асуудал энэ дэр хэлэх бах. Одоо миний хувьд бол ягаад уролог сонгосон юм бэхээр би бол нэг доётон багтаа бол нэг хэвүүдийн тим юмны эмч бол ийм юмны эмч болъё гэдэг нэг амар олон юм нэг хүсч бодоагүй тэгээд дотроо за нэг эрэгтэйчүүдийн эмч болох хэрэгтэй юм байна. За би эмэгтэйчүүд эмч ямарсан болохгүй ч гэдэг юм тойролцоор явдаг шүү дээ. За энэ болохгүй юм байна энэ болох. За ер нь эрэгтэйчүүдийн эмч хийвэл бас их надад болъё гэл нэг өөр олон юм өсчээгүй шууд тэгэл энэ салбараар заавал болох хэрэгтэй юм шиг тэгэл явц өөр салбар руу өсчээгүй болчихсон. Мэдээж хувь хүний асуудлын дээр яригдах бах. Уролог гэдэг зүйл маань өөрөө эргээд яг нөхөн үржихэд шууд холбоотой болохоор манайхаа одоо юу гэдгийг эртээр үеэс одоо бүрэг ичимхийч гэх юм уу те. Даайлангуй эрчүүд ч одоо юу гэдгийг сэтгэл хөдлөл багтай юмаа дотгошоо их нуудаг гэдэг утгаараа эрүүл мэндэд илүү их бага анхаардаг. За дээрэс нь эргээд нөгөө нэг урологийн салбар болоод ирэхээр илүү одоо юу гэдгийг бэлэг хэрэгцэнч байдаг юм уу те ялгаруулах хэрэгтэн тогтолцоо гэдэг утгаараа их одоо эмнэлэгт хандна гэдэг нь өөрт нь бас ичгэвтер зүйлж байдаг юм уу те. Ер нь бол би эрэгтэйчүүдийн ч юм уу урологийн эмнэлэгт орж ирж байгаа эрчүүд их зөрөгтэй гэж хэлдэг байхгүй. Өөрөө эргэж эмнэлэгт хандна гэдэг нь эрэгтэйчүүдийн хувьд
маш их зоримог асуудал. Өөрөөр хэлбэл имлэг рүү орохын тулд одоо бараг 50% хийцэн л орж байгаа гэсэн үг шүү дээ. 50% хийцэн орж ирж байна. Гол нь ингэж орж ирэхэд нь бидний зүгээс чанартай зөв оншилгоо, мэрэгжлийн тусламж үйлчилгээ үүндээ шаардлагатай гэж үзнэ. За Монгол улсын хэмжээнд мэдээж одоо харьцангуй маш олон газар урлагийг үздэг болчихсон. Өөрөөр хэлбэл бүх дүүрэг дээр за улсын 1, 2, 3 дугаар имлэг дээр за хувийн хвшлийн интермед, сонгодоо, грандмед, ювимед, рихамед гэдэг юм уу. Маш олон имлэгүүд одоо сүүлийн үед маш их болчихсон. Дээрээс нь хувийн хвшлийн имлэгүүд байна. 21 аймагт за ер нь дийлэнх аймагт за нэг аймагаас бусдад говь сөмбөрд байхгүй хаа. Говь сөмбөрөөс бусад аймаг дээр бол урлагийн 1-2 эмчнэр бол бүгд байгаа. Тэгэхээр эргээд нөгөө нэг бидний гол зорилго байдаг тийм урьдчилан сэргийлэх асуудлууд яригдчихэж байгаа. Нөгөө нэг хот хөдөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ялгаа бол одоо бол ерөнхийдөө нэлээд сайн арилж байгаа гэж хэлж эхлэхэд болно. Тий. 3 жилийн өмнөхтэй харьцуулахад бол. Тэгэхээр ер нь бол бас хэрэгцээ шаардлага дагаад бас нэмэгдэж байгаа юм байдал ажиглагдаж байгаа юм байна. Дээрээс нь бас яг нөө эмчнэрийн бас сонгож суралцж байгаа хэлбэр нь бас нөлөөлж байгаа гэж ойлголоо. Тэгэхээр яг нэгэнтээ бид нөгөө эрэгтэйчүүдийн мэдслэн эмч гэдэг утгаар нь илүү танаас мэдээлэл авахыг хүсэж байгаа учраас хүний хөгжлийн үе шат бол мэдээж ихэс төрсэн цагаас эхлээд л эрэгтэй ч байна уу эмэгтэй ч байна уу яг л адилхан явагдаж байгаа. За тэгээд яг илүүтэйгээр бид нар нөгөө нэг хөхүүл үе дээр нь цэцэрлэгийн насан дээр нь сургуулийн бага насан дээр нь ээж аав нар нь илүү оролцоотой байдаг учраас тухайн хүүхдэд тохиолдож байгаа асуудлыг илүү нүдэн дээр ойрхон харж чаддаг учраас тусламж үйлчилгээ ч гэсэн хаанаас авах мэдээд бид нар шийдвүлээ авчиж байдаг. Гэтэл яг одоо биднээс ингээд чимээгүйгээр ингээд томорч одоо хүн болох гэдэг тэр өсвөр үеийнхэн маань бас энэ асуудал дээр ялангуяа бэлгийн бодлогын насан дээр сэтгэл зүйн болоод биеийн талаас нь нэлээд асуудлууд тулгардаг. Миний бас ажлын практик дээр ч гэсэн өмнө нь харагддаг байсан. Тэгэхээр би яг эрэгтэйчүүдийн эмч гэдэг энэ салбарыг сонгож суралцж байгаа хүний хувьд өсвөр насны хүүгүүд маань тий ялангуяа тэр бэлгийн дааврын нөлөөгөөр тухайн бие организмд гарч ирж байгаа өөрчлөлтүүд дээр нь юун дээр анхаарал зүгээр байдیں۔ За бас таны туршлагаар ирж одоо зөвлөгөө авч байгаа хүмүүс нь юун дээрээс илүү юм асуудалтай юм шиг харагдаж байгаа. За энэ дээр яг хөө мэдээч маш одоо юу гэдгийг өргөн том хүрээний асуудал. Одоо бид нар ганцхан нэг асуудлыг шийдээд энэ асуудлыг шийдэхгүй. За ер нь бол бэлгийн боловсрол гэдэг зүйлийг бол бид нар хамгийн анх бол бага наснаас нь эхлэх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл нэг 2-оос дээш нас нэг арай нэг ухаан орлоо гэж ярьдаг чинь 2-оос 4 наснд нь өөрт нь таарсан хэллэгээр биеийн одоо эд эрхтнүүдийг зөв нэршүүлж сургах, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгааг зааж өгөх. За мөн дээрээс нь хүүсийн ялгаатай байдлыг сонирхож одоо эмзэг хэсэгт нөхөрч байдаг юм. Энэ баг зүйлээс нь эхлээд хүүхдүүдэд одоо зөв ойлголтыг хамгийн түрүүнд төрүүлэх ёстой юм аа. Зөв ойлголтыг төрүүлж энэ маань өөрөө одоо нэг зөв тарьсан одоо уран болчихно одоо дээшгээ сайхан зөв явна. Энэ бэлгийн боловсрол гэдгийг анхнаас нь хөгжүүлэх нь зүйтэй гэж одоо үздэг. За тэгээ мэдээж цэцэрлэгийн нас сургуулаа наснд тухайн насны онцлогтод таарсан үг хэллэгээр бэлгийн боловсролыг хүүхд болгонд олгох ёстой. Энэ дээр хамгийн их оролцоод бол мэдээж эцэг эхийн оролцоо болж байгаа. Эцгийн оролцоо гэхээр одоо бидний үеийн эцэг эхчүүд гэхээр чи магадгүй бид нар дээрээс ямар одоо сургамж авсан юм бэ? Ямар одоо ном зохиолоор явсан юм бэ гэхээр бидэрт бол ер нь харах хөдөлгөөн байгаа. Зөв мэдээллийг зөв үгээр хэлнэ гэдэг нь өөрөө хамгийн эхний асуудал болно. Тэгэхээр нөө өсвөр насныханд одоо жишээл магадгүй аав ээж нь заагаагүй байж болно л да. Одоо бол харьцангуй юм одоо хайхад илүү амар болсон шүү дээ. AI дээр асуугаал за одоо би яах юм бэ? Ийм асуудал үүслээ. Ер нь чиглүүлээд өгчөж байгаа юм. За нэг ийм өөрчлөлт гарна шүү. За би ийм хөвжил яах юм? За нэгдүгээр тойлонд нь өсчлөлт нэмэгдэх нь тий. Омдогны орчимд өсөлт нэмэгдэх нь байна. За шодон хэмжээ өөрчлөгдөх нь байна. Төмсгний хэмжээ томрох нь байна. За тэгвэл би энэ төмсгний хэмжээ том жижиг би мэдэхгүй байгаа шүү. Миний одоо юутай харьцуулахад байгаа мэдэхгүй. За яг эргээд нөгөө нэг AI-тай холбогдвол за таних тиймэрхүү хэмжээт за жижиг одоо бүдэн шувууны өндөг байж байгаа тийм өндөг болно шүү гэх юм уу те. Тэрүүгээр харьцуулж үзэж болно. Гэхдээ би бол өөрийн туршлагаас гэх юм бол ер нь бол хүүхдүүд ч бай ер нь бол зөвлөдөг зүйл бол өөрөө өөрсдөө шалгах зүйл асуудал хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл нөгөө айсцанд нь өөрчлөлт ороод дуу хоолойд нь өөрчлөлт ороод байдаг. Дээрээс нь нөгөө нэг эр бэлгийн даавар нэмэгдээд байдаг. Өөрөө одоо нэг орчлонгийн төв болоод илүү одоо нэг ээж аавын тусалцаагүй одоо амьдралаа явуулах гэдэг том болох гэдэг шүү дээ. Тэгэнгუთ ээж аав чинь дундуур нь орж ирэхээр жоохон шавар болох гэдэг. За тэгэнгуთ энэ дээр хэдүүл яах вэ гэхээр өөрөө шалгаж сурья. За хэрвээ асуудал байх юм бол хүүхдтэйгээ ярилцсан ш. За магадгүй хоёлаа надаас суугаад чичээд бол хоёлаа мэрэгжлийн эмчд очиод хандчихъя. Чи нэг асуух юмудаа бичээд за чиний одоо мэдэхгүй байгаа юм байвал хоёлаа асуугаад зөвлөгөө авчи.
гэж болох нь. Одоо жишээл энгийн шалгах арга зааж өгье л да. Шалгана гэдэг маань мэдээж гадна бэлэг хэрэгтэй шалгах тарж байгаа. Бидний шодоо одоо тэр арьсан зөв хойш шамлагдаж гин үү? За төмсгөн дээр ямар нэгэн үл мэдэгдэх хатуу зүйл баригдаж гин үү? Өвчин имзэглэл байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Ингэж шалгахдаа хамгийн энийг бол аль насанд шалгаж болж байгаа. Энэ бол хүүхэд буюу няраагаас нэхлэж шалгасан бол. Няраагаас эхлээд төмсөг бууж уу буугаагүй нү гэдгээс эхлээд ер нь бол насанд хүрсэн хүн болгон эрэгтэй хүнд бол шалгахад бол энгийн арга. Энд ямар нэгэн тусгай одоо мэрэгжлийн бол хэрэг байхгүй. За шалгахтаа яаж шалгах вэ гэхээр мэдээж хүн одоо юу гэдэг орчны температур маань өөрөө их дулаан температуртай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг 23-аас 24 градус Цельсийн дээш температурд хөвчлийн шүршүүрт орж явах үедээ юм уу? Усанд орж явах үедээ халуун бүлээн орчин бүрдүүлэхээр бидний арьс маань өөрөө суларч байгаа. Сулрах буюу одоо нэг хуухнагны арьс маань өөрөө төсөв байгаа хуухны арьс маань өөрөө сул болоод ирнэ. Сул болохоор бид нэр өөрсдөө тэмдэглэдэг. Тэмдэглэлт өгөхдөө бол энгийн зүгээр нэг мөнгө тоолж байгаа юм шиг ч юм уу те. Зүгээр эрх хэрэгжүүлж байгаа юм шиг ингээд долоовор хуруу болон эрхийн уруугаар ингээд хөнгөн эргүүлээд ингээд дарчиж байгаа. Эргүүлэлт хариулаад за ямар нэг эмзэглэл байна нэгдүгээр те. Эсвэл өмнө үзэжсэн чинь байгаагүй юм шинээр нэмэгдсэн байна. Гэдгийг өөрөө ер нь ихэд шалгаж явах ёстой. Энэ бол их чухал point явж штэ энэ дээр. Хэдэн нас хүртэл нь хөвгүүд усанд оруулт юм бэ хүслээ. Тэгээд хэдэн наснаас нь хойш усанд оруулахаа болчдгийг. Тэгэхээр нөгөө усанд ороод болоод ээж аавтайгаа харилцаанд багасаад ирэхээр харцангуй нөгөө бэлэг эрэхтэн шодооны хөгжил асуудлыг ээж нар анзаарах боломж багасдаг байх л та. Тэгээ мэдээж эрэгтэй хүүхэд чинь ээжээсээ их чинь эсрэг хүснийхээ учраас тэр асуудлыг хад хэцүүлээд байгаа. Тэгэхээр аав нарт одоо хандаж хэлмээр байна яг энд те. Аав нар хариуцлагатай байгаад хөвгүүдийнхээ бэлэг эрэхтнүүдийг яг эмчийн маань цалбан эмчийн хэлснээр нэг шалгая. Тэгээ хэдүүлээ хэдэн насны хүүхдүүдтэй бай, нэг шалгадаг бай. Хоорондоо сайхан ярилцдаг бай. За миний хүү юу олж байна? Яагаад вэ? Чиний одоо аашцаа яагаад вэ? Найз охинтой олж байна уу? Чамд ямар нэг юу асуудал байна уу гэж ярих хүрээс аягүй чухал юм шиг. Тэгээд хэдүүлээ мэдээллийг 2 наснаас эхэлж өгнө гэдэг тухайсаа манай энэ чи ярьлаа л та. Тэгтэл одоо тэгдэг чинь ээж би хаанаас гарсан? Аав би хаанаас гарсан гэж асуух үед нь бид нар нөгөө явдаг үлээ. Нэг нөгөө сарны тооноор гэрэл тусаж бараг жирэмсэлсэн гэж яриад байдаг. Одоо 13 дугаар зуунаас эхлэв. Тийм 13 дугаар зуунаас бид нар хасангой ихийн түүхийг одоо болтол ярьсаар хэдүүлээ одоо энэ байдлаа болох хэрэгтэй. Мэдээлэл 900-д амьдарч ээж аав нар ч гэсэн энэ хүүхдэд тохирсон яриаг хэллэгийг хүүхдэд ашигладаг. Мэдээлэл яг цаг тухайд нь өгдөг байх өөрөө их зүгээр юм байна те. Ээж аав хоёрын хайрын дундаас за аавын ээжийн өвс нийлээд чи минь үссэн шүү ч гэдэг юм уу ингээд нэг багаас нь эхлэмээр байгаа байхгүй те. Тэгэхээр яг тэр нөгөө манай эмчилж байгаа нөгөө насанд нь тохирсон үг хэллэг гэдэг дээр би бас айгүй анзаарч одоо ажилтдаг байсан. Жишээлбэл бид нар ингээд нөгөө бага наснд айгүй хөөрдөн дууддаг хүүхдүүдээ те одоо инхрийлж дууддаг. Тэрнтэй адилхан яг нөгөө гар бол гар, хамар бол хамар гэдэг шиг энэ бол шодоо, энэ бол бэлэг эрэхтэн гэдэг үгийг ингээд том болох тусам боожгай, боовч гэдэг юм уу те ингээд шуугаач ингээд тийм одоо нэршлэр нэрлдэг маань бидний бас айгу төрөлт юм байна гэдгийг би анзаарсан. Яа тэгэхээр 14 настай хүү надад үзүүлж исэн. Тэгээ би бэлэг эрэхтний миний одоо гарга тэг эмчнийг үзэж байна гэд тэгэхээр ингээд хаана байгаагаа мэдж байгаа боловч үйлдэл хийхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас оноос нь нэр томьёоллыг энгийн үгээр нь бол ичгэрээс зүйл биш гэж би боддог. Тэгэл нүд бол нүд, гар бол гар, баруун хөл бол гэдэг шиг. Тэгэхээр энэ тал дээр бас санал нэг байна. Залуу ээж аав нар бидний үеийн ээж аав нар ч гэсэн яг л энэ тал дээр нээлттэй сайхан ярилцдаг байх нэг олон эрсдлээс сэргийлдэгэ гэдэг бас эмчтэйгээ санал нэг байна. Тэгээ нөгөө усанд орж байгаа ганцаараа байгаа хүн бол хангалттай өөрийгөө мэдрэх тэр мэдрхүүгээрээ онцлох боломжтой. Тэгээ заавал өрөөнд нь бааных нь өрөөнд аав нь дагаад орохгүй ч гэсэн миний хүү ийм арга байдгийн байх шүү. Чи нэг усанд орохдоо нэг ингэж үзчихэрээ гэдэг зөвлөө бас бүхэн айгу энгийн санагдлаа. Тийм байна тий. Түрүүн бид нар ингээд нэг өсвөр насны хүүгүүд төр тохиолддог үүсдэг бэлгийн бочлолтой холбоотой биед гарах өөрчлөлтийг ярьлаа. Тэгвэл дааврын нөлөөгөөр бас сэтгэл зүй болоод дотоод орчинд өөрчлөлт үүсэж байгаа. Тэрийг бид нэр дайраад бүгдээр өнгөрцөн. За би хэдийгээр эрэгтэй байж үзээгүй ч гэсэн ном зохиол дээр анх сурж байхдаа тийм байдаг гэд мэддэг. За тэгвэл одоо яг ингээд өсвөр насны хүүгүүдэд маань нэг дараагийн тохиолдолд нэг айгүй тийм импакт буюу амьдралд нь үүсдэг нэг тийм том одоо өөрчлөлт бол нойтон зүуд байдаг. Тэгээ тэрг бол нэгдүгээрт айдаг, хоёрдугаарт гайхдаг, тэгэд нуудаг гэсэн яг ингээд дараалал ажиглагддаг. Өглөөс сэрлээ айн юу болчихоо тий. Тэгээд айн гэдэг нь шийчлээ гэж андуурдаг. Тэгээд энэ нь эвгүй байгаа учраас бусдаас нуудаг. Тэгэхээр яг эрэгтэйчүүдийн яг энэ явж байгаа энэ өсвөр насны энэ процесс бол
зөв юм аа, хэвэн юм аа гэдгийг та бас эмч хүний хувьд манай магадгүй бидрийг сонсож байгаа өсвөр насны хүүхдүүдтэй ээж аав нар бас хүүгүүд үзэж байхыг үүсэхгүй учраас бас энэ ташрын танаас хүслэгийн асуулттай ямар төрлийн дааврууд эрэгтэй ирчүүдэд байгаад байдгийг. Яг энэ нойтон зүүд за энэ өсвөр насны энэ нөгөө нөхөн өрчхөн энэ өсөлт чинь хэдэн наснаас яаж эхлэх байгаа юм гэдгийг сонирхмаар. За даавар гэхээр ер нь бол даавар бол мэдээч одоо хүн болгонд байдаг зүйл. Эрэгтэй, эмэгтэй. За нас хүүс шашин шүтлэг одоо хамаарахгүйгээр одоо бүх насны хүмүүст бол мэдээж байгаа. Даавар бол мэдээж хүний нүдэнд харагдахгүйгээр бидний цусан дотор явагдаж байгаа. Одоо бидний бүх одоо бодисын солилцооны зохицуулгыг гүйцэтгэх үүрэгтэй зүйл байгаа. За эр бэлгийн даавар бол мэдээж эмэгтэйчүүд ялгаагүй байж л байгаа. Энэ маань өөрөө тосон суйртай одоо нэг угшилтай гэж ярих юм уу та тий. Нэг угшаас одоо ирэх эстроген болох юм уу, тестостерон болох юм уу гэдэг асуудлууд яригдчихэж байгаа. За яг эрэгтэй хүн бол илүү эмэгтэй хүнийг бол тестостерон илүү өндөртэй. За төрөл гэхээр яг зүгээр тестостерон, дигидрэ тестостерон, андростежон, за андростерон гэдэг мэтлэг даавруудын төрлүүдээр яригддаг. Гэхдээ говчлон бол бид нар тестостерон тухай ярих хэрэгтэй. Нийт нэг нэршлэр нь явчихна гэсэн үг. За тестостерон мэдээж одоо юу гэдэг юм одоо үр хөврөлийн одоо 9-12 7 хоног төр магадгүй ялгархаар эрэгтэй эмэгтэй хүүсийг тодорхойлох жишээ тэгэхээр эхлэн гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө нэг үр хөврөлөөрөө явагдаад гадна бэлэр ихтэн өгжөөд төмсөг өгжөөд одоо юу гэдэг юм ингээд хөгжлөд явагдаж байгаа. Тэгээд энэ маань хизээ одоо өөрчлөлтөнд орохоор яг хизээ ямар өөрчлөлт гарах гэдэг гэдгийг бид нар яриад байгаа. Тэгэхээр эргээд нөгөө нэг хүүхэд нас буюу одоо тэр дөнгөж төрсөн яраагаас эхлүүлээд тодорхой интервалтайгаар нэг нэмэгдэхгүйгээр явж гин гэсэн үг бага хэмжээтэй явж гин гэсэн үг. Энэ интервал бол бид нар бол нэмэгдэхээр эмэгтэйд магадгүй эстроген даавар нэмэгдэх, эрэгтэй тестостерон нэмэгдэхээр бидний үнийг шилжилтийн нас гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бие физиологи маань өөрөө том болоод өндөр болоод байгаа. Хоёр дахь хөгжилтөөрөө буюу бэлгийн хөгжил гэдэг зүйлдээ орж яана л гэсэн үг юм. Тэгэхээр даавар маань одоо юу гэдгийг хөвгүүдэд бол ер нь дунджаар бол нэг 13-аас 17 нас гэсэн номон дээр заасан байдаг. Гэхдээ энэ бол одоо бол нийгэм хөгжихийн хэрэгээр хүний идэж ууж байгаа зүйл одоо хөгжлийн хэрэгээр ялгаагүй хөгжөөд ер нь 2 насаар уршилчихсан. 11-аас 14 наснд эхэлнэ. За 11-аас 14 наснд эхлэхэд түрүүн бид нар тодорхой өөрчлөлтүүд эхэлсэн. Энэ дээр хамгийн их гарч байгаа зүйл бол сэтгэл зүйн өөрчлөлт орж байгаа гэсэн үг. Сэтгэл зүйн өөрчлөлт орно гэдэг нь тухайн даавар буюу одоо хэдүүлээ үгнээс нь харъя л да андроген. Андро гэдэг чинь эрэгтэй гэсэн үг шүү дээ. Эрэгтэйлэг. Эрэгтэй даавар. Энэ даавар маань өөрөө биологийн одоо хүнийг эрэгтэй болгохын бүрэлдүүлж байна гэсэн. За эрэгтэй болохоор нөгөө хөрвөлт ертөнцийн төв болох гэдэг шүү дээ. Бүхнийг чадна. За тэгэхээр нөгөө нэг гадна эхрэлж байгаа, гаднаас одоо орж ирж байгаа, нийгмээс орж ирж байгаа одоо ээж аавын яриач гэх юм уу, бусад эмээ өвгөө яриа, найз нөхдөд яриа, тэдний эсрэгч гэх юм болоод ирэхээр эргээд цаг аашин захаар өөрөө нэг өөрөө л одоо юу гэж би санаанд нь өөрчлөлт гараад өөртөө л хэцүү байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр нөгөө бусд хүмүүс тэрнийг ойлгохгүй нэгсэн ойлголт байгаад байна. Тэгээ энээсээ хамаарат нөгөө биед гарсан өөрчлөлтөд хүн ойлгохгүй бас яваад байж болно. Илүү их уур уцартай болоод энэ дээр нөгөө нэг эрэгтэй хүүхдэд хамгийн их нөлөөлөд эхний зүйл нь бол яг нойтон зүйлийг түрүүн хэлсэн тий. Хоёрдугаар асуудал нь бол юуны асуудал нөгөө батгалзлын асуудал хэрэгтэй. Нүүрэн дээр нь эр бэлгийн даавар маань өөрөө хөлсний булчирхай болон тослог булчирхааны хөгжлийг илүү нэмэгдүүлээд ирдэг. Тэгэхээр илүү хөлрөмтгөө болдог. За тосны шүүрэл одоо ихсээд ирэхэд манайх шиг одоо энэ хуурай сэрүүн нөхцөлд дээрээс нь яс арчилгаач гэх юм уу газар бол яах юм гэхээр эргээд маш их батхтай болно. Тэрнээсээ болоод ангийнхнаасаа ичнэ, үе охтуусаа ичнэ. За тэгээд даавар маань дахиад их осоод ирэнгууд чинь хүнд ямар юм байх юм. Эсрэг үүснэ шохорох асуудал гарч байна. Эсрэг үүснэ шохорхон за дээрээс нь нэг хүн сайн болон ч гэх юм уу тэрний тухай одоо юу гэдгийг янз бүрийн бэлгийн одоо дур хөслүүд бодол төсөөлүүд үүсэж байгаа. Тэгэхээр эргээд бие өөрчлөлтөд ирнэ гэдэг маань өөрөө одоо бүх юмд өөрчлөлт орохоор хүн бэлгийн харьцанд ороход тодорхой бэлтгэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бэлтгэж байгаа зүйл маань өөрөө даавар маань нэмэгдээд ирэхээр шүн унтж яхад нь бодол санаанд нь явахраа нөгөө биеийн физиологи буюу одоо нэг бэлгийн харьцаанд ороход бэлэн болж одоо нөгөө шүүрлүүд маань ялгарч байна гэсэн үг. Түрүү булчирхай болон үрийн сувг төмсгнөөс ярьж байгаа шүүлүүд бид үрийн шинг гэж ярьдаг. Тэрний урд хэсэг буюу бэлгийн харьцаанд ороход бэлтгэдэг дурын шинг гэж зүйл маань ярьж гарцаар одоо хүүхдэд өглөө босоод ирэхэд нэг дотор хувцсан дээр нүүл мэдэгдэх одоо бага хэмжээний одоо цэхэр одоо юу гэдгийг шар өнгөтэй эсвэл цагаан цай өнгөтэй юм шүүрлүүд гараад байна. Их бага хэмжээгээр янз бүр. Энэ нь бол мэдээж ичих асуудал бол биш. Гэхдээ ийм зүйл болдгиймаа гэдгийг одоо хэн хэлж өгөх гэхээр одоо уг нь эцэг эхчүүд хэлж өгөх. Уг нь үүрэгтэй гэж хэлж болно. А магадгүй зүгээр хэвээ хэлж чадахгүй бол одоо нэг ном төхмөд баг хөгжсөн болгоо эрүүл мэндийн гоё номнууд байдаг. Одоо эмэгтэй эхчүүд ч гэсэн айгүйх байдаг шүү дээ. Таны биед ямар өөрчлөлт гарах вэ гэх юм бол. За миний хөө тий миний охин гэл. За өөрөө хэлж чадахгүй ч бол за ингэж мэ.
Энэ номыг чи нэг уншаад нэг танилцчаарай. Тэгвэл өөр зохиолж байгаа юм бол хүүхд өөрөө маш сайн сонирхож унших болов. Тэгэхээр энэ дээр зүйл ичих зүйл бол ерөөсөө огт биш шүү. Тий. Энэ бол хүн болгонд зүйлдэг. Заавал үүсгүй ч гэж болно. Заавал үүснэ гэсэн үг бол биш. Эргээд нөгөө ийм ч гэсэн чи үүснэ гэж миний хүүсгүй би одоо том болохгүй байгаа багтаа гэсэн бол энэ бол хүн болгоны одоо биеийн онцлогоос хамаарна. Магадгүй чиний хажууд байгаа найз чинь магадгүй маш өндөр байж болно. Нэг найз чинь маш жижиг намхан байж болно. Эсвэл нэг найз чинь гоё биетэй сагс тоглодог байж болно. Нэг нь эсвэл одоо юу гэдэг шатар сайн тоглодог, хөгжим сайн тоглодог, хичээлдээс ингээд хүн болгон өөр байдагтай адилхан тухайн хүүхдийн буюу эрэгтэй хүүхдийн биеийн онцлогон дээр тус бүрд нь өөрөөр онцлогод гарч ирнэ гэсэн. Заавал тийм байна гэсэн үг. Зөвхөн одоо өөрийн чинь хөгжлөл өөрийн чинь хөгжлөл гэсэн. Энийгээ өөрийнхөө биеийг өөрөө таньж мэдэх хэрэгтэй. За магадгүй ойролцоог бол төрсэн ахтай ч гэх юм уу те аав ааваас асууж байна. Таних ер нь хэдэн насны гэсэн юм бэ? Тийм болсон юм болоо гэд нээлттэй гэр бол те. Тэг чин бол яг амархан ч гэж те яг илүү зовлонгүйгээр энэ шатыг одоо туулж өнгөрүүлэх боломжтой юм аа л гэж. Аав нарт ч тийм амархан байхгүй л тийм чи юу балаараад байгаа гэж хэлэх бахаад. Харин хэдэл уриал л та баймар шүү дээ. Амар хайртай шүү дээ. Бүгд тэр хүүхдтэй хайртай те. Тэгэнгүүт яагаад ичих гэж аав бас яг тэр үеийг даван туулсан юм чи бид нар амар зоригтойгоор энэ нэг тийм төвхтэй асуудал ерөөсөө биш. Аав нь 20 жилийн өмнө юм байсан миний хүү. Миний хүү яг энэ үе дээр ирж байгаа учраас хоёлаа нэг юм болдог шүү. Битүү хатууч гэсэн ядаж те. Мөсөд ингээд зүгэлгүй. Яг манайхан нөгөө нэг хэлэхдээ жоохон буруу илэрхийлээд байдаг гэж магадгүй. Тэгдэг гэж магадгүй. Ямар ч эцэг хүүхдээ гэдэг нь шүү дээ. Хүүхдээ мэдээж алдахгүй л хүсэн шүү дээ. Сайн сайхан явахыг хүснэ. Тэгээ өөрийнхөө алдааг давтахгүй бол чи ингээчтэй гэдэг учрыг тайлахгүйгээр хэлчихээр нөгөө хүүхдэд чинь дарамт болоод ирж байна л гэсэн үг. Шалтгаан учрыг тайлбарлахгүйгээр нөгөө базаад ирчтэй ээж аав нар. Тэгэнгүүт нөгөө нэг багасаа жоохон буруу явчихаар шалтгааныг тайлахаар бүр ихнээс нь ярьчих хэрэгтэй болохоор яаж ярих вэ гэдэг учраа бас мэдэхгүй бас байж магадгүй гэж би бодож байгаа юм. Одоо юу гэдэг бид нар бол аавын тухай яриад байна. Өвөө эмээгийн оролцоо, хагчийн оролцоо магадгүй тэгээд аавгүй өсөж байгаа, ээж нар өсөж байгаа хүүгүүд маш олон байгаа. Тэгэхээр ээж нарыг бас уриалмаар шүү дээ. Тэг хэдүүлээ нэг юм мэдээллийг зөв зохистой газраас ингээд олон төрлийн тасаг олон нэгжүүд нэгтсэн байгаа юм байна. Олон эмнэлэгт яг энэ басхууд нэгтсэн байгаа юм байна гэдгийг бид нар подкастныхаа эхэнд эмчээсээ мэдээлэл авч хэллээ. Тэгээ уриалцгаа хэдүүлээ нээлттэй байя. Хэдүүлээ нөхөн өрч хөрүүл мэндтэй анхааралтай байхын тулд эртнээс хүүхдүүдэд анхаарья гэдэг тийм. За дараагийн нэг асуудал одоо ингээд хөвгүүдийн асуудлыг хэдүүлээ мэдээд эхэлчихэж байна. Одоо нэг гол юм маань эд насныхан буюу залуу эдэр залуучуудын асуудал юу вэ? За эмч хүний хувьд тань дээр хамгийн хэрж байгаа кейс тохиолдол гэдэг юм уу? Альсвал ирчүүд яг нэг энэ дээр нэг анхаарад амч дээр очихдоо нэг ийм юм шалгуулчаасаач гэдэг юм уу тий? Танд нэг юм онцолж хэлэх юмнууд юу вэ? За эдэр насныханд үндсэн тохиолдож байгаа асуудал нь юу вэ? Эрэгтэйчүүдийн эмнэлэг гэдэг ойлголт байгаа даа. Одоо ер нь дийлэх хүн дээр яг мэддэг нь мэддэг гэж магадгүй мэдхгүй хүмүүс нэхийнх нь гэж би хараад байна. Юу ойлголт нь юу вэ? Эрэгтэйчүүдийн эмнэлэгт орохоор энэ бэлгийн замын халдвар авчиж. Тэгэнгүүт гаднаас харж байгаа хүн чинь эрэгтэйчүүд эмнэлэг өө чинь бэлгийн замын халдвар туссан хөхт хүн биш үү? Хөхт биш үү? Залуу биш үү гэж ойлгох гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг эргээд энэ ойлголт маань өөрөө ингээд удаан ингээд эвдэгдэхгүй буюу ойлголт маань солигдохгүй явчихаар энэ дээр чинь бусад асуудлыг орхитуулсан гэж ойлгоод байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй би нэг зүгээр л нэг энгийн одоо юу гэдэг нэг хүнтэй уулзаал. За эрэгтэйчүүд түүх та халдвар үүсэх үү гэл. Яг мэдээж үүсэн нэг хэлбэр нь мөн. А гэхдээ энэ дээр чинь өөрөө халдвараар хязгаарлагддаг юм аа. Маш олон асуудал яригдэн шүү дээ. Түрүүн биелэх чинь бөөр шээсний дамжуулах зам гэр чинь одоо амар олон үг шүү дээ. Бөөр шээсний дамжуулах зам. Энэ дээр бид нар ямар их хэмжээнд ярих юм? Төмсөг ярина, төрөв булчих ярина, дүмсгний дайвар ярина, үрийн цэврөө ярина. За булцад нэмэлт булчирхаанууд ярина. За дааврын асуудлууд ярина. Тэр бүх газрын одоо өрсөлдүүдийг ярина гэдэг ч юм уу. Маш олон асуудлууд байна. Ягаад зүгээр оронгуудаа зүгээр чеклэж болохгүй гэж тийм. Түрүүний хэлдэг нөгөө нэг төмсгөн дээр магадгүй ингээд тэмдэрсэн чи юм байлаа л да тий. Тэгвэл би ирээд үзүүлээ л да. За эсвэл одоо юу гэдгийг залуу хүнд илүү тохиолддог гэж ярих юм бол төмсгний судасны өргөсгөл гэж асуудал байна. Варикоцел гэж ярьж байгаа. Энэ бол ерөөсөө хүн амын нэг 10-аас 15% нь ямар нэгэн шалтгаангүй тохиолддог юм баггүй. Тэгэхээр энийг бид нэр одоо магадгүй оншилчлаа. Тэгвэл одоо цаашдаа яах вэ гэдэг шийдэхэд бол одоо бид нар дээр ирж үзүүлэх хэрэгтэй байхгүй. Тэрийг одоо чинь юу гэдгийг нөгөө ойлголтоор үзэх юм бол нөгөө өгч угаан судсан үзүүлэх гээд орсон чинь өө энэ халдвар нэг таньдаг ангийнхаа охин гэж юм уу харцдаг. Тэгвэл нөгөө ч эргэжтэйч тийм дээр явж илээ. Жохон баа гэх юм бол өөрт нь жоохон зүгхтэй. Тэгэхээр ер нь бол ойлголтоо бол засах хэрэгтэй гэж биелэх гээд байгаа. Тэгэхээр нөгөө түгээмэл тохиолж байгаа асуудал мэдээж яг хуу бэлгийн замын халдвар. За шээс дамжуулах замын халдварууд бол мэдээж миний үед ч байсан, миний өмнөх үед ч байсан. Энэ бол ер нь бол тодорхой хэмжээнд бол мэдээж
тодорхой хувийг эзэлдэг. За дараагийн асуудал бол дааврын асуудлууд байдаг. За мөн дээрээс нь шээс дамжуулах замын бусад эмгэгүүд гэсэн ойлголт байна. Бусад эмгэгүүд гэсэн ойлголт байна. Дийлэнх гэж хэлэхээр яг мэдээж судалгаанууд одоо юу гэдэг нь Монгол улсын хэмжээнд ямар байна гэж асуултын хариултанд яг гоё төгс хариулна гэх юм уу? Хариулах гэдэг нь л да. Миний хувьд бол ер нь бол маш олон төрлийн асуудлууд ирж байгаа. Бүх асуудлыг шийдэхийн төлөө л одоо зүтгэж байгаа л гэсэн үг шүү дээ. Ажиллаж байгаа гэсэн үг тийм. За бас нэг анхаарал татаад байгаа ярилцмаар байгаа. Танаас асуумаар байгаа сонирхолтой сэдв тий. Тэр өглөө болгоны хүүгүүд за ялангуяа насан туршийн ирчүүд порно үзэх нь зөв юм уу? Порно үзэхийн ашиг нь юу юм? Эсвэл одоо сул тал нь юу юм тий? Порно үзэж байгаа нь эрүүл юм. За мэдээж порно үзнэ гэдэг нь өөрөө эрүүл асуудал. Тийм. Порно байна уу? Одоо бид аимшиг кино үзэж гин үү? Инэдмиг кино үзэж гин үү? Порно үзэж гин үү гэдэг нь хүний өөрийн сонирхлын асуудал яригдана. Энэ дээр мэдээж юу гэдгийг яг хуу шууд бас зөв гингут порно үзсэн гэхээр бас нөгөө талаас бас яг хоёр талтай байна. Илүү зөв талаас нь буюу эрүүл мэндийн талаас нь ярихад бол энэ өөрөө хүн өөрөө сонирхож байна. За дээрэс нь үзэж болж байна. За өглөө болгон үзэх ёстой юу? За тэр бол мэдээж хувь хүний асуудал. Энэ дээр бид нар гол юм point нь юун дээр ярьдаг юм бэ гэхээр энэ порно кино үзэхийн тулд амьдралаа алдаад байна уу? Хэд их үзээд байна уу? За эргээд өөрөө нөө бэлгийн амьдралд орохороо энэ порнотойгоо илүү их одоо юу гэдэг яг тэрнтэйгээ адилхан байлгах гэж өөрийгөө голоод өөртөө дарамт өгөөд байна уу гэдэг асуудал үүсэж ирэгдэнэ. Эргээд яг хуу энэ маань өөрөө кино урлагийн нэг төрөл гэдгээр хүмүүс явагдаж байгаа. Дэлхийн нийтээр ч гэсэн ашиг орлогоор маш өндөр ашигтай байдаг. Тэгэхээр энэний гол юм чинь юу юм бэ гэхээр эргээд одоо магадгүй өсвөр насны хүүхэд үзэх. Магадгүй бэлгийн амьдрал нэхлээгүй хүмүүс үзэхэд тухайн порнограф дээр гарч байгаа байдалтай яг ийм байх ёстой гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа. Бодит амьдрал дээр бодит амьдралаас зөрөөд байна гэсэн. Бас одоо энэ кейстэй sex life юм байх ёстой гэж бодоод expectation тавиад. Тийм. Одоо энгийнээр хэлэхэд л одоо хугацааны хувьд тийм байна. Хугацаа гэхэд мэн одоо бэлгийн харьцаа эхлэхээс дуус буюу оргазм буюу дур тавилт явах хугацааг бид нар одоо порнографаар үзэх юм бол одоо юу гэдгийг 30 минут цаг одоо юу гэдэг 20 минут маш удаан үргэлжлэх процесс гэж ойлгоод байгаа. Энэ нь үнэндээ бол яг дэлхийн энэ дээр болж байгаа судалгаатай байна гэдэг шиг. Энэ дээр бол ерөөсөө дэлхийн нийтэд хийсэн судалгаануудаар ер нь дундаж хугацаа нь хэд юм бэ? 2-7 минут. Энэ бол нормал хугацаа. Эмгэг гэдэг хугацаагаа бид нар бол 90 секундээс зөтгөж оруулъя гэж тодорхойлдог. 90 секунд буюу метр 30 дотор. Биш 1 минут 30 секунд дотор. Метр 30 минут 30 секундээс хурдан хугацаанд тавих юм бол эмгэг. 2-оос 7 минут бол. Гэхдээ хоёр энэ яг тэр нь зөв. Гэхдээ энэ дээр нь дахиад нэмэх нь юу гэхээр тогтмол бэлгийн хайцанд ордог байх чи гэж яриад байгаа. Өөрөөр хэл тогтмол гэдэг нь 3 сараас дээш бэлгийн хайцанд тогтмол ороод. Орохдоо орох болгондоо түргэн байгаад байл энэ бид нар эмгэг байна уу гэдээ эмчит таах. Тэгэхээр ингэх юм биш үү? 3 сарын турш минут 30 секундээс богино хугацаанд тавиад ах юм бол орох болгонд очих юм байна. Энэ дээр бид нар эмгэг гэж үзэх гэдэг. Тэгэхээр нэг удаагийн нөгөө хурдан тавилт бол эмгэг биш юм байна. Тэгэхээр энэ дээр чинь нөгөө насны асуудал ярьдаг байхгүй. Бас нөгөө дийлэнх ирдэг гэсэн шүү дээ. Тэр чинь бас зарим нөгөө 20-той ч юм уу 18-той ч юм уу 17-той ч юм янз насны хүмүүс ирнэ. Ирэхээр эмчээ би хурдан байна. За чи тэг хэдэн минут болж байна. Эмчээ би нэг 10 минут болчиход тавьчаад байна. Тэгэхээр за эн чинь юм гэдэг. Нөгөө хугацаагаа ярьж тайлбарч хэлэх гэдэг шүү дээ. Тэгээ эргээд яг удаан байх нь сайн юм уу? Тэ? Яг мэдээж нөгөө эрэгтэй эмэгтэй хүний одоо сэрлийн дээд зэгтээ хүрдэг хугацаа маань тодорцсон адилгүй байдаг болохоор магадгүй тэрэн дээр одоо юу гэдгийг мэдээж хосууд өөрсдөө аз жаргалтай байх хэрэгтэй. Тэгэхээр ингэ нэр бас хайцангуй ойлголт болоод ирж байгаа. За тэгээд ер нь бас нөгөө удаан тулд дуур тавих асуудал гэж байна. Дуур тавилтанд гацхгүй delayed ejaculation гэсэн ойлголт байна. Энэ мэн болохоор яг зөв бас нормал гэдэг л утгаараа энэ ярьж байгаа шүү. Хүн бол өөр шүү. Тэгээ энэ дээр бол 15-20 минутаас илүү байгаад байв. Дур тавихгүй яваад ах юм бол энийг. Гэтэ бас нэг удаагийн биш шүү дээ. Нэг удаагийн байнгын 15-20 минутаас илүү. Ингээд байвал бас бид нар дахиад энэ дээр өрсөл ямар нэг эмгэг байна уу гэдэг шалгах асуудлууд ирэгддэг. Тэр энэ чинь нэг юм хоёр дээд туйлын гараад ирж байгаа. За мэдээж нөгөө нэг түрүүний хэлсэн хүн болгоо өөр шүү. Одоо манай найз юм байхад би тийм байх хэвээр. Тэр кино үзсэн кино тийм байвал би юм байх хэвээр. Тэрнийх юм том байхад минийх том байх хэвээр ч гэх юм. Одоо нэг хэмжээний асуудал байх юм бол бид нар ичиж санаа зовлтгүйгээр эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү очиж зөвлөгөө авах хэрэгтэй байна шүү, тий? Тэглөө. Нэг гоё юмны асуудлыг бид нар бас тодорхой хэмжээгээр зөвлүүлж чадлаа. Ирчүүд чинь точны хүмүүс ахгүй. Яг ингээд хугацаа асуугаад байдаг, сайз асуугаад байдаг. Юмэг ингээд нэг юмар хэмжих гээд та нарт бид нар яг тодорхой хугацааг нь хэлж өглөө шүү. За одоо тэгвэл хугацаа ярьсан юм чи хэдүүлээ одоо хэмжээ ярий. Дундаж Монголын л гэж
ярил л да одоо бусад дэлхийн хүмүүс хүүхнүүд биднэрт гадныхных хамаагүй. Монгол эрэгтэй хүний одоо дундаж шодон уртны хэмжээ судалгаагаар батлагдсан байдаг бол яг ямар хэмжээтэй байдаг юм бэ? Яг түрүүний таны хугацаа ярьсан шиг бэлгийн даавар хангалттай ялгараад насанд хүрсэн эрэгтэй хүн хэдийн хэмжээний шодон урттай байвал нормалны эсрэгээрээ бага урт байвал юм гэж бас яг тань руу очих ёстой вэ гэдэг заагийг бас гаргаж өгмөр байна. За шодон урт гэдэг зүйл байна өөрөө буюу хэмжээ гэдэг зүйл өөрөө бас их маш олон 100 жилийн турш яригдсан маргаантай шийдвэрлэхэд одоо төвөгтэй ч тийм үү хөгжиж гэдэг юм уу те олон асуудлууд яригдана. За Монгол улсын хэмжээнд яг хийгдсэн судалгаа бол байхгүй. За нэг судалгаа байгаа 2002 онд хийгдсэн наслма доктрийн нэг судалгаа байдаг. Энэ судалгаан дээр бол асуумжаар явагдсан. Өөрөөр хэлбэл эмч үүнийг хэмжээгүй. За таны урт хэд вэ гэдэг асуумжаар хийгдсэн болохоор яг Монгол улсад хийгдсэн шодон уртын хэмжээ бол байхгүй. Байсан ч гэсэн арай жоохон миний мэдгүй судалгаанд байхыг үгүйсэхгүй л те. Арай одоо юу гэдгийг бодиттой биш болов уу гэж бодож байна. За эргээд яг шодон уртыг бид нар хэмжих аргууд гэж байдаг. Хоёр төрлийн үндсэн хэмжээсийг бид нар ярьдаг. Нэгдүгээрт нь бол шодон уртын хэмжээ. Уртны хэмжээг үзэхдээ бид нар энэ умдаг эс гэж байгаа тийм үү? Бидний умдаг эс гэж байгаа. Умдаг яснаас шодон хөвчөөг үеийнхийг ярьж байгаа шүү. Хөвчөөгүүд умдаг яснаас шээсний бэлэг эрхтний толгойн үзүүр хүртэлх хэмжээг бид нар шодон уртын хэмжээ гэж нэрлэдэг. За энэ хэмжээг зарим хүмүүс буруу авч иж магадгүй. Жохон хөвлийн тархалтай ч гэх юм уу. Тийм бол уртаас нь авчихад богино юм шиг байх гэдэг шүү дээ. Тэгэхээр уртыг үзэхийн тулд яг энэ умдаг яснаас үзэх хэрэгтэй. За энэ хэмжээ гэж нэг уртын хэмжээ гэж байна. Хоёрдугаар хэмжээг бол тойргийн урт гэж хэмжээ байгаа. Тойргийн урт буюу одоо бидний энгийн нэрлэх юм бол хэр бүдүүн бэ гэдэг хэмжээ байгаа. Энэ хоёр хэмжээ маань хоёулаа ямар бэлэг эрхтэн байгаагаас хамаарат 5-8 см-аар нэмэгдэнэ гэсэн үг. Хэлбэлцэн гэсэн үг юм байна. Хэлбэлцэн гэсэн үг. Одоо юу гэдгийг нэ шодоо хөвчөрсөн гэж хоёр нь ялгаа байгаа шүү дээ. Тэгэхээр эргээд тэр хэмжээ маань тэгж нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг хэмжээний тоо хэлэхээр маш одоо юу гэдгийг миний хувьд бол ганц хоёр юмд хүмүүс асуухад бол хэмжээний тоо бол ерөөсөө баг хэлж өгөх нэг тийм жоон таатай биш. За тэдэн сантиметр гэхэр чи би жижиг байна том байна өөрөө болох гэдэг янз бүрийн асуудлууд гарна. Яг нь бол дунджаар бол яг зүгээр дэлхийн нийтэд гэж ярьдаг тийм. Дунджаар бол 8 см гэдгийг одоо дундаж хэмжээ. Мэдээж одоо газар нутгаас хамаарат одоо Африк, Аз, Европ, Америкуд гэдэг тэрэ хэмжээнүүд нь тус бүртээ өөр байгаа. Тэр нь мэдж байгаа даа хүмүүс. Яг би яагаад энэ хэмжээг бас давхар асуусан бэ гэхээр нөгөө салбар юм хөгжихийн хэрээр одоо биднэрт бас дагаад эрэгтэйчүүдийн одоо пластик мэс заслын салбар дагаад бас хөгжиж байна. Энийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. За 2010-аад оны ихэнх үед одоо Монголд анх дэлгэрж исэн бол одоо сүүлийн жилүүдэд энэ пластик мэс засал буюу бэлэг эрхтэн томруулах мэс заслууд бол хувийн хвшлийн салбарт бол нэлээдгүй хийгдэж байна л да. Тэгэхээр яг хуу цаана ямар утгатай юм болоо гэд би яг хуу зүгээр эмч хүний хувьд ч гэдэг юм уу те энэ подкастт бэлж байгаагүй хувьд бодохдоо магадгүй тухайн хүнд ямар нэгэн эмзэглэл байдаг байлоод одоо миний бэлэг эрхтэн том бусдтай харьцуулах бол жижигхэн байна ч гэдэг юм уу те байсан учраас магадгүй энэ одоо бэлэг эрхтэн томруулах ажилбарыг сонгодгийн болов гэдэг утгаараа би танаас энэ асуултыг асуусан. Тэгэхээр яг таны одоо эрэгтэйчүүдийн мэс заслалч эмчийн хувьд бэлэг эрхтэн томруулах энэ хагалгаа Монголын түвшинд ер нь хэрэг хийгддэг болсон бэ? За тэрнтэй холбоотой бас эрчүүдэд маань өгөх зөвлөгөө юу байгаа вэ? Яг гоо эргээд эрэгтэй хүн гэдэг маань түрүүний нэг даавар дээр ороход бол даавар ч нөөрэ бидний иршүүд байлгая. За эргээд одоо юу гэдгийг бүр дээр үед одоо энэ юм хөгжөөгөө дээр үед ярих юм бол эргээд илүү хүчрхэг одоо том болчонтой ч гэх юм уу те илүү хүчрхэг ирчүүд маань одоо юу гэдгийг тухайн одоо газар нутгийнхаа омгийнхоо ч юм уу хамгийн одоо лидер ч гэх юм уу тийм байдлаар бас явдаг. Хэрэн дээр чинь бас эргээд нөө зарим омогч гэх юм уу одоо үндэстнүүд бол шодоо хэмжээгээр илүү одоо хүчрхэг байдлыг илэрхийлэн ч гэх юм уу те эргээд нөө хүн өөрийгөө энийг бас нөгөө талаараа нэг эргэжтэйчүүд маань голох асуудлууд яригддаг юм л та. Буюу хэмжээ маань одоо түрүүний тоо олохгүй гэдэг чинь тэр асуудал эндээс шууд ярьж байгаа байхгүй. Тоо олчих юм бол нөгөө тоонд нь хүрэхгүй маань дунджаасаа би доош орчих гээд нэг байх гээд яадаг чинь ингэ нэг эргээд бэлэг эрхтний хэмжээ гэдэг маань эргээд том байх тусмаа ч гэх юм уу те илүү өөрт нь одоо нэг бар дам сэтгэлийг төрүүлдэг зэгч зоохгүй байх. За даа ялангуяа одоо энэ орчин үед гэх юм бол фитнес тех орох ч тийм үү те саун бассейнд орохоор ингээд ирчүүд нийлээд ингээд шүршүр мөшөрт оронгууд ингээд том эрхтэнтэй байна гэх нь өөрөө одоо юу гэдгийг илүү бахархалтай санаа зовхгүй өөртөө ихтэй байдлыг нэмэгдүүлэн ч гэх юм уу те тэр байдлаар энэ пластик мэс заслал үүд маань хөгжөөд яваад байна. За Монгол улсад хийгдэж байгаа эмчнэрийн тоо бол мэдээж
нэлээд их болсон байгаа. Энэ дээр гол типүүд нь за мэдээж яг хүн мэдээж томруулж болно чинь хүний өөрийн сонголтын асуудал. За магадгүй өөрөө томруулах хүсэлтэй ч байвал тийм ч өөрийн хүсэлтээр хийлгээд нь шүү дээ. Тэгж байгаа тохиолдолд мэдээж бодвол гол зөв юм хийлгээл гэж зөвлөх юм. Өөрөөр хэлбэл одоо сүүлийн үед ч вэ өмнө нь ч вэ одоо энэ зориултын бус, эмнэлгийн бус зүйлийг бэлэг ихтний арьсан дор хийх асуудлууд маш их одоолтол байдаг. Энэ мэн тэр нөгөө нэг яриад байдаг вазлин янз бүрийн зориултын бус тосыг эмнэлгийн бус газар арьсан дор хийхээр гадны битээ хийчихэж байгаа гэсэн. Гадны бит орохоор миний би юу гэж хүлээж авах вэ гэхээр гадны бит ороод ирлээ. Энийн эсрэг өрөвсөл үүсгэх гэдэг шүү. Очоод миний би тэрний эсрэг одоо туллалт шүү дээ. Тэнгууд нөгөө тосыг чинь тойроод юу үүсдэг вэхээр сорив үүсэж чинь сорив үүсэж байгаа юм чинь нөгөө шодоо хэмжээ чинь том орох гэдэг шүү дээ. Гэхдээ эн чинь нөгөө нэг эмнэлгийн бус зүйл болохоор яах вэ гэхээр эргээд маш хатуу байдаг. Энэ мэн өөрөө ямар нэгэн гадны бит хийдэг утгаар өрөвсөх магадлал маш өндөр байна. Тэгээ эрүүл эдийг бас гэмтэх боломжтой юм биш үү? Эрүүл эдийг гэмтээгээд за магадгүй буруу хийсэн тохиол нөгөө нэг хийх ёстой юмсаа арай доошоо хийсэн тохиол маш олон сөрөг нөлөөнүүд маш их байгаа. Энээсээ болоод бүр нэг хүн айлгаж хэлэхэд гэдэг шиг хэрвээ тийм асуудал байвал бид нар ямар асуудал яаж шийддэг юм бэ гэхээр тухайн хэсэг газрыг шулж авдаг. Том болох гэсэн чинь эсрэгээрээ бүр шулуулаад аваад бүр жижигхэн болж байгаа юм шүү. Тэгээ шулж авж байгаа энэ хагалгаа чинь өөрөө нөгөө нэг шодон хөвчрлийн асуудлыг үүсгдэг шалтгаануудын нэг болсон явчихдаг. Тэгээ баг залуудаа буруу хийсэн зүйл маань өөрөө ирээдүйн одоо бэлгийн амьдралд маань одоо асуудал үүсгэхээр байх юм бол стажик хүмүүсийн л одоо харамсаж байгаа шүү дээ. Энэ бол хүмүүст байдаг л асуудал. Одоо ч гэсэн байгаа. Нэр өдөрт ер нь бол хүн тогтмолны хүн бол худалч хүн дэрэн шүү дээ. Гол зөвлөгөө нь юу юм гэхээр иймэрхүү зүйлийг бол яг зориултын газрын зориултын хэмжээр л хийлгэж байгаа. Асуудал үүссэн ч гэсэн тэрийг эмчтэйгээ нэлээд зохицуулж бол илүү амар байхгүй. Энэ одоо жишээ нь яг энэ порнотой бас холбоотой гэж магадгүй шүү дээ. Тэр чинь порно дээр гарч байгаа нөгөө сайзны хэмжээ чинь бодит хүмүүсийн байдгаас хамаагүй өөр байгаа тий. Тэр чинь нөгөө artificial буюу бас нөгөө аргаар томруулж барьсан байгаадаа тэгээд эрентэйгээ харьцуулаад бас тэгэхээр ундаг янз янзын асуудал гарч магадгүй. Яг хөө тэгэхээр би бол тийм л дүгнэлтэд энэ мессежийг хөөсчүүдтэй хөрмөр санагдлаа таны ярианаас. Тэр бол таны сонголт тий. Энэ бол хинч хорд дагаж хориггүй. Энэ бол таны өөрөө өөртөө үүсгэж байгаа ямар нэгэн тийм чаленж байхаг үүсэхгүй. Гэхдээ яг мэрэгжлийн газар нь мэрэгжлийн зориултын орчинд нь тий яг нөгөө тий зориултын бүтээгдэхүүнийг нь сонгож хэрэглэх юм бол ямар нэг эрсдэл бас үүсэхгүй байх боломжтой юм байна. За тэгээ бас энэс ичгүй бүгдээрээ л ичгүй бай. Тий бүгдээрээ ичих байлээ. Тэгээд бас нэгэн тусламж үйлчлэгийн нэг хэлбэр болчихлоо шүү дээ тий. Хүүхдүүд одоо юу гэдгийг хөхний имплант хийлгэх нь даврууландаа фильтр хийлгэх нь тэгэл одоо ойролцоо адилхан зүйл болчихлоо шүү дээ. Одоо эмэгтэйчүүдийн яг энэ бэлгэрхтний арчилгаан дээр бас бид нар фильтрийн үйлчлэгээнүүд одоо зөндөө үүссэн шүү дээ. Хөтрээний доторх одоо орон зайг багсгадаг тарилгуу зөндөө яг л энэтэй л адилхан л гэж би ер нь бол төсөөлж бодож байна л да. Тэрэн шиг тэгэхээр нөгөө түрүүн бид нар нэг ярьцлага хийх нь бас ихсэрт эрэгтэй хүн өөрөө тийм чимээгүй байдаг асуудлаа хилдэхгүй гээд тэгээ тэр асуудлуудыг ингээд мөгтлөөр бит хоёр цолмын эмчтэйгээ нийлж гаргах гад ярилцаад байгаагийн бас шүү. Та нарын өмнөөс ихсэн асуулт асуух гэж хичээж бас ойлгоорой. Тэгэхээр за сайзны хэмжээг бид нар мэдчихлээ. Хугацааны хэмжээг мэдчихлээ. Тэгэхээр энэ хурдан тавиад байгаа гэдэг юм уу энэ асуудалтай тулгараад байгаа хүүхэд залуучуудад эрчүүдэд те хугацааг нь уртцгадаг тийм одоо гэрт хэрэгэлдэг арга байд юм уу? Яах ёстой юм? Яг ийм байвал эмгэг болоод ямар тохиолдолд тань дээр бүгдээрээ аяг бол би хурдан тавиад байна гэж очихгүй шүү дээ. Тэгээд нэг юм уншиж байгаад би аавал энэ тавилтынхаа хугацааг гэдэг юм уу уртцах уу гэж бодож байгаа. Зарим нэг нь би удаан тавиад байвал яаж би хурдан тавьдаг болох уу гэдгээ бас судалж байгаа. Танд дэмч хүний хувьд гэртээ хэрэглэх арга өөрийгөө таньж мэдэх арга юу вэ? Мэдээж яг насан дээр л гэж ярьчихж байгаа тий. За яг эхэлж байгаа дөнгөж одоо бэлгийн амьдрал нь эхэлж байгаа хүүхдүүдэд магадгүй энэ дээр илүү их одоо юу гэдгийг өөрт нь ойлгомжгүй асуудал үүсэх гэдэг шүү дээ тий. Тэгвэл энэ дээр нэгдүгürt нь юу юм гэхээр өөрийгөө таньж мэдэх гэдэг нь нэгдүгürt хамгийн чухал. Өөрийгөө таньж мэднэ гэдэг маань өөрөө би одоо юу гэдгийг ямар хугацаанд бэлгийн харьцаанд орох юутэй. Хугацаа нь ямар юм. За магадгүй нэг шинэ ороход одоо хэдэн удаа би бэлгийн харьцаанд орох чадвартай байгаа юм. Гэдгийг нэгдүгürt олж тогтоох. Тэгэхээр бусдаа харьцуулах өөрийгөө мэдгэлэн таньж мэдээ гэж. Энэ таньж мэдээд мэдсэн зүйлийг одоо юу гэдгийг мэдээж амьдралынхаа туршлагын явцад бэлгийн амьдралын туршлага гэж яриа шүү дээ. Туршлагын явцад бол энийхээ хөгжүүлээд явах боломжтой. Эргээд дур тавилтын хугацаагаа уртсах одоо хэд хэдэн энгийн техникүүд байдаг. За мөн дээрээс нь булчин хөгжүүлэх засгал одоо кегелийн засгал одоо эмэгтэйчүүдийн маань маш сайн мэддэг засгал байна. Ялгаагүй дур тавилт буюу өрийн шинг гаргалт гэдэг нь өөрөө булчин өөрөө өрийн шинг цацж байгаа гэх асуудал ирнэ.
Тэгэхээр эмэгтэйчүүд булчингаа хөгжүүлээд байвал эрэгтэйчүүд ялгаагүй булчингаа хөгжүүлэе гэж ярина шүү дээ. Тэгвэл тэрэн дээр хэрэгтэй одоо юу гэдэг арцэг нурууны одоо булчин хэрхэн чангалах хэрэгтэй. Тэрэн таарах асуулуудыг хийх асуудлууд яригдана. За яг хөө мэдээж яг хөө эргээд тусдаа хүнс гэж яригдчихэж байгаа тий. Зөвхөн энийг идүүл илүү сайн гэсэн юм бол мэдээж байхгүй. Эргээд яг хөө буурцагч байдаг юм уу тий. Далайн гаралтай бүтээгдэхүүнүүд маань эргээд нөгөө нэг эр бэлгийн таавар гаралтай ялгартыг илүү дэмжиж байгаа гэдэг утгаараа бас байх хэвээр. За дээрэс нь магадгүй одоо янз бүрийн сайхан бол идэвхтэй дасгал хөдөлгөөн гэж ярьдаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг маань 7 хоногт 2-оос 3 удаа 1 цагаас ихэхгүйгээр идэвхтэй хөдөлгөөн гэдэг нь заавал төмөр өрөх биш. Энэ дээр халахыг бол оруулахгүй байгаа. Энэ дээр гүөх хадаж гарах хэрэгтэй. Хадаж хөөс гарах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө зүрхэн ачаал болох. Тийм тэгээ сая бас айгу бидний бас өмнөх зочинтой ярьсан ярьцлагатай ингээл нөгөө эрүүл мэндийн болохоор хүний л эрүүл мэнд болохоор холбогдож байна л та. Бид нар нөгөө нэг нурууны болоод арцгийн яруулын булчин ингээд чангалаач хөдлөөч гэдэг дагаа эргээд бид нар нөгөө хөвлийн таргалт руу бас ингээд явчихж байгаа хгүй. Хөвлийн өөрөө сул байгаа нурууны булчин сул байна гэдэг бол тэгэл таргалтын их үндэс. Тэгснээр бас бидний нөгөө яах нь эр бэлэг хэрэгтэн цусаар дүүрэх процесс. Тэгээ тэргээд мөн дуран шингийн ялгаруулах тэр процесс бас яг нь булчингийн агшлтын нөлөөлөлөөр оролцоод байгаа учраас бид нар бас яг эмчийн хайлж байгаа 7 хоногт 2-оос 3 удаа идэвхтэй тасал хөдөлгөөнийг амьдралын хэм маяг болгож чадах юм бол бид айгу олон юмнаас бас ингээд нөгөө сэргийлэх боломжтой амьдралынхаа чанарыг айгу сайжруулах боломжтой гэдгийг маш олон эмч ярианаас сонсож байна. Тий. Эргээд яг хуу энэ зүйл маань өөрөө энгийн зүйл. Ерөөсөө энгийн зүйл. За магадгүй насныхаа үзүүлж байгаа хамгийн дээдл нэг 93 настай хүн үзчихсэн бэ. Эмчээ минийх босгоо болчлоо гэдэг. Хөвчрхөө болчлоо гэдээ ороод ирчих. Би тэр хүнийг насын сонсоог бол би тэр нэг 60 тал гэж ойлгож байна. Орж ирэхэд нь бол байгаа байдал нь тийм би таргалтгүй. Тэгээд ер нь бол 93 таа гэж хэлэхэргүй хүн орж ирж байгаа. Та яаж юм мундаг байна гэсэн чи. Би залуу гасаа нөө тасгал хөдөлгөөн хийдэг. Илүү хоол иддэггүй. Илүү дэлжин байхгүй. Зүрх судсан дээр асуудал байхгүй. Удаан хэрэглэсэн юм байхгүй. Энийг нөхцөлдүүлж байгаа хүчин зүйл юм ерөөсөө бидний хамгийн эхлээд нь ам руу орж байгаа юу байна? За биднээс шалтгааллах дасгал хөдөлгөөн юу байна? Энэ мэн өөрөө суурь нь болж. Тэгэхээр нөгөө нэг зүрх судсан дээр эмчтэр орсон чинь за хөдөл гэж байна. Хэрэгтэйчүүд дээр орсон за хөдөл гэж байна. За хоол боловсрол дээр орсон чинь дахиад тавиурж хөдөл гэж байна. Ер нь хөдлөхөд л болох юм байна гэдэг дүгнэлтэнд одоо хүрэх гээд шүү дээ тий. За тэнгууд одоо ардын дунд бас нэг нийтлэг ойлголт байна. Дур тавихаа болцсон. Эсвэл бол одоо эсрэг хүснэрийг хүсгээ болцсон. Нэгсэндээ сэрэл айгу багасцсан гэдэг бид нэр нийтлэг шүүлсэн эм бэлтгэлүүдийг айгу хэрэгжилж байна. Энэ бол дэлхийд даяараач нэг хэсэг тренд болсон. Монголын зах зээл дээр ч гэсэн бас энэ нэлээдгүй ажиглаж байна. Энээс шалтгаантай бас эрүүл мэндийн эрсдлүүд дагуулж байна л да. Тэгэхээр яг энэ дээр ямар зөвлөгөө өгдөг вэ? Дуршил гэдэг зүйл маань хоёр үндсэн одоо ойлголтыг хэдүүлээ салгаад ойлгох чинь. Нэгдүгээрх нь мэдээж сэтгэл зүйн асуудал гэж байна. Сэтгэл зүйн асуудал гэдэг маань хосуудын хоорондох харилцаа. За өөрт нь одоо юу гэдэг нийгмээс авж байгаа дарамт, шахалт одоо юу гэдэг. Бүх зүйлүүд орж иж байгаа. Магадгүй би юм хүсэх ажиллааг барахгүй байх чинь. Зүйл ядраад байдаг ч юм уу те. Ийм асуудал ирж байгаа. Хоёрдугаар асуудал нь бие физиологийн асуудал яригдж байгаа. Бие физиологийн асуудал гэж яригдвал нөгөө хідэн настай хүн гэдгээс эхэлж байгаа. За магадгүй бид нар одоо юу гэдгийг эр бэлгийн даавар одоо түрүүн хэдүүлээ 11-аас 14 дээр нэмэгдээд нь шүү дээ. Энэ маань өөрөө нэмэгдэж явж яснаа 25 хүртэл биологийн хамгийн өндөр хэмжээндээ очиод 35 хүртэл нормалдж явж байгаад 35-аас доош унж эхэлдэг. 35-аас доошоогоо 45 нас хүртэл 45-аас 55 нас хүртэл 55-аас дээшээгээ гэсэн байдал дээр графикаар ингээд илүү огцсон. 55-аас дээш илүү огцсон мундаг. Энэ огцсон мунж байгаа үе дээр магадгүй даавар буурсантай холбоотойгоор бидний либидо буюу бэлгийн дуршил буурч болно гэж байна. Тэгэхээр энэ маань нийтлэг маш том сэдв. Тий. Тэгэхээр бид нар түрүүний хэлдэг сэтгэл зүйн асуудал, хосын харилцааны асуудал байгаа мó? Бие физиологийн асуудал байгаа. Амьдралын буруу хэм маягтай байсан бол бидний одоо даавар үүсэлт маань өөрөө буураад ирэх нь. Одоо дасгалаа хийхгүй илүүдэлжинтэй бол ингэж буурах юм бол бидний дахиад дагаад бэлгийн дуршил маань өөрөө давхар буураад явна гэсэн үг. Гаднаас им хэрэглэхлээр яах юм? Им хэрэглэнэ гэдэг нь за эмнүүд өөрөө биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг ангиллалтаа орчхоор өөрөө эмчийн заавраар бус өрчлөн сэргийлэх байдлаар жоргуугаар авч болно гэсэн. Дуршил хөдлөгдөг цай, одоо энэ макагийн бүтээгдэхүүнүүд. За ер нь тэгэл би ч нөгөө нэг эргэжтэйчүүд юу болохоор ингээд шинэ юм гарч ингээд байнга л ингээд хайж идэг. Тэгээ нөгөө нэг миний хайсан юм захаа дандаа л нэг эрчүүд юм гарч ирдэг. Маш олон бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр эргээд тэр зүйлүүд маань өөрөө эргээд хүний гол одоо юу гэдэг механизм нь юу гэхээр бидний төмсгний үйл ажиллагаатай эмчилэх үүрэгтэй байна.
Төмсгний үйл ажиллагааг дэмжснээр бидний даавар нийлэгчлэлтийг илүү жоохон байгаагасаа жоохон илүү дэмжичээ, ихсгээчээ гэдэг одоо нэг гаднаас хоол тэжээлээр орж ирдгүү зүйлийг хүнсний бүтээгдэхүүн болж уухаар эргээд нөгөө нэг даавар үйлсэлт маань одоо энгийн явагдана гэсэн. Энэ ерөөсөө нөгөө нэг эмгэгтэйчүүд насны эмгэгтэйн хэрэг калорийн гаднаасаа сайн аваа. Яг адилхан зүйл. Яг л тестостероны агуулмжийг нийлэгчлэлтийн дэмждэг тухайн бүтээгдэхүүнийг цай хэлбэрэж байд юм уу, одоо саплимент хэлбэрэж байд юм уу, өгсөн байдаг тийм л асуудал. Тийм асуудал. Гол нь даанч харамсалтай нь энэ юмнуудыг нэлээд удаан хэрэглэнийхаа дараа ирж байгаа. Энэ юмнууд хүчрэхэ болцсон буюу одоо нэг эрүүл мэндийнхаа буюу физиологийн асуудлын хувьд бол нөгөө даавар чинь аль хэдийн арай өөр эмчилгээ шаардлагатай, арай өөр амьдралын хэм маяг шаардлагатай. Мөрөөдлөөр болдог бол ганцхан юм уугаад бүх юмыг сайхан болгоч тий. Энийг л уучхад л одоо сайхан эрүүл залуухан явчихна гэдэг мөрөөдөл байгаа. Тийм дааж бүтэхгүй. Тийм учраас одоо юу гэдгийг тэр юмнуудыг уугаад магадгүй нэг 2-3 сар аваад үр дүнгүй болвол дараагийн арга хэмжээг авсан илүү үр дүнтэй. Ахмад насны эрэгтэйчүүд гэж ярьдаг шүү дээ. 45-аас дээш, 55-аас дээш насны хүмүүс жоохон оройтцоо орж ирэх тал хандлага бол их байдаг. Оройтцоо орж ирсэн зүйлийг бид нар эмчлэхэд бол бас тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Хугацаа гэдэг нь 3-6 сар хамгийн багтаа үргэлжлэх асуудал, эмчилгээний асуудлууд яригддаг баг. Гэхдээ ямар ч лсэн гарц гаргалгаа байгаа. Мэргэжлийн эмч бол бидэнд байгаа юм байна. Асуудлаа яг зөв газар нь очиод хамгийн гол нь нөгөө бүх юм дээрт очигээд байгаа штэ. Өөр шаналгаа дөнгөж үүсэж байгаа үед нь өөрт тааламжгүй байдал үүснэ. Тэр даруйд нь очих юм бол илааш хугацаанд тэдэг чинь богинохон байх гэдэг байгаа тийм. Тэгээ болж өгвөл урьдчилан сэргийлт гээл одоо улс орноор өөр нүлжил байна да. Тэгээд явж ийн хэвлээ. За дараагийн нэг асуумааргаас мэдмээр байгаа сэдв бол энэ Viagra тийм. Тэгэхээр энэ Viagra чинь одоо яг ийм юм уу? Би юм уу? Юу юм бэ? Тийм шүү. Дээрээс нь ямар үйлчлэлт бид нар бол ингэж яагаад байна тийм. Гэтэл хэвлээ энгийн хүмүүс нэг юм айгүй ойлгомжтойгоор нь Viagra өөрөө яг юу юм? Яаж үйлчлээд байгаа? Гэтэл яагаад Viagra-г бид нар заавал эмчийн жороор олох ёстой юм бэ гэдгийг таны тайлбарлаж өгч. За Viagra гэдэг эм маань өөрөө хамгийн анх бол зүрх судасны юм байсан. Зүрх судасны юм буюу уушигны даралт ихтэй хүнд уулгахаар доод гацкны хэсгийн судсыг тэлэхээр нөгөө бидний зүрх уушгинд ирж байгаа судасны ачааллыг бууруулах зорилттой юм байсан. За эргээд энэ болохоор нэг 50-60 оны юм ярьж байгаа шүү дээ. Хийгдээд байжсэн чинь шин төрлийн юмнууд гараад нөгөө юм маань ашиглагдах байлцсан. Тэгсэн чинь өвөн чинь арцкны цусаагам сайжруулаад ирсэн чинь бидний хөвчрлийг дэмжиж дээ шүү дээ. Энэ тэгвэл ийм зорилттойгоор бид нэр хэрэгжилж болох юм байна гэж гарч ирж байгаа юм байна. Өөрөө бол. Тэгэхээр эргээд яг шодон хөвчрлийн процессыг бид энгийн процессыг ойлгох хэрэгтэй. За хөвчрөл гэдэг нь юу юм гэхээр нэгдүгээр бид нар толгоонд сэрэл үүсгэх хэрэгтэй. Сэрэл үүсгэх нь энэ сэрэл үүссэн сэрэл маань мэдрэл болон дааврын оролцоотойгоор шодон хялгсан судас буюу хөндийлэг бие гэж байдаг. Хөндийлэг бие дотор байгаа маш олон тооны жижигхэн хялгсан судас бүгд тэлнэ. За хэдүүл нэг 100 судас байдаг гэж бодъё. 100 судас ингээл нарийнхан судасынгууд ингээд тэлэх юм бол очиж байгаа цусаан хэмжээ нэмэгдэн шүү дээ. Дарийнхан турбоо байж байгаа том турбоо болчихоор усны хэмжээ нэмэгдэхтэй адилхан. Тэгэхээр шодоо хөвчрөл явагдах гэдэг. Тэгвэл тэр Viagra ямар үйлдэлтэй юм бэ гэхээр нөгөө 100 шиг судас чинь тэлэх үйлдэл үзүүлж байна гэсэн. Тэлэх үйлдэл үзүүлэхээр бидний нөгөө шодоо хөвчрлийн асуудалтай байгаа үед хөвчрлийг манд дэмжиж өгч байна гэсэн үг. Хөвчрлийг дэмжинэ. За мэдээж энийг бол тодорхой заалттай эмчилгээний журмаар хэрэглэх нь маш чухал. Тун хэтрэх, гаж нөлөө өгөх гэдэг асуудууд байгаа. Гаж нөлөөг нь мэдэхгүйгээр удаан хугацаанд хэрэглэх. За дээрэс нь илүү өндөр тунгаар хэрэглэх юм бол зүрхэнд үүсэх ачааллыг илүү нэмэгдүүлдэг. Тэгэхээр нөгөө нэг мэдээч ямар одоо суур өвчтөй ч үгдэх юм уу те ямар хүн хэрэглэж байгаасаа хамаарат уусны дараа зүрхэнд ачаалл хөр зүрх зогсох ч гэх юм уу гих мэдчлэн аюултай бүтээгдэхүүн байгаа. Viagra маань өөрөө маш олон одоо тэрнээсээ хөгжөөд маш олон төрлийн болоод ирдэг. Дараагийн уламжлалын юмуд нь. Эргээд Viagra-аас илүүгээр Tadalafil гэх юм уу илүү нэг хүндээ гаж нөлөө багтай юмнууд бол орчин үед бол зөндөө байгаа. Энийг бол одоо манай эрэгтэйчүүдийн эмнэлгийн практикт бол дандаа эмчилгээний журмаар өгч байгаа. За магадгүй өндөр настай юу гэдгийг өндөр настай гэдэг нь одоо мэдээж насаас нь насанд нь өөр шүү дээ тий. Магадгүй сардаа нэг удаа бэлгийн харьцаанд ордог ч гэдэг юм уу тий. Настай хүмүүс. Тийм үед нь хэрэгцээ шаардлага нь байгаа үед магадгүй нэг удаагийн аюулгүй тунгаар хэрэглэхэд бол энэ бол нэг удаа хэрэглээг бол хангах болно. Тогтмол бол хэрэглэхгүй. Эргээд энэ маань өөрөө нөгөө нэг мэдлэггүйгээсээ ч болдго юм уу эсвэл нөө ичдгээсээ ч болдго юм уу залуу хүмүүс бас аюул хэрэглээд байдаг. Энэ ямар ч нэг секс шоп руу ороод нэг ийм авчих үнэн хямдхан шүү дээ. Одоо жишээлбэл Монголд үйлдвэрлэдэг Viagra жишээлбэл нэг ширхэг 3500 төгрөг нэмтэй баг жишээтэй.
арай илүү өндөр үнэтэй бол 10 хэдэн мянга болох жишээтэй байхад байгаа байхгүй. Тэгэхээр энэ юм маань өөрөө нөгөө нэг эргээд бид нар жороор олгоно гэж ярьж байгаа боловч яг үнэндээ одоо энэ секс шопууд дээр ч гэх юм уу. Гэл энэ хүмүүгээл өгөөл хөгжил байвал хамаагүй шүү дээ өгөөд байгаа. Таарах хүмүүс бас байгаад байна. Тэр нь мэдээж одоо юу гэдэг нийгэмд одоо минийх таарат байна гэж одоо хэлээд байхгүй. Би зүгээр найз нөхдөд зөвлөгөө хэлбэрээр явахаар эргээд нэгийгээ жоо хорлох маркетинг болох гэдэг нь л гэж ярих гэдэг. Эргээд зүг гэдгийн хүн сэтгэл зүйн амтан гэдэгтэй адилхан. Магадгүй залуу хүнд Viagra шүүгээ зөв витамин С өгсөн ч ер нь бол тэр санаа зовны л өөр алга болоод им ууцсан гэдэг сэтгүү үсгээр бас зүгээр байд. Тэгэхээр Viagra бол хэрэгтэй үндэ хэрэгтэй. Ер нь хэрэглэсэн ч гэсэн эмчилгээний журмаар хэрэглэх хэрэгтэй. Тодорхой алгоритм байдаг. Энэ алгоритмаар нь эмчилгээ хийхгүй бол дур мэдээж хит өндөр тунгаар босхгүй байна гэж 2-3-ыг давхарлаад уучих юм бол маш их сөргөнөл ажилттай асуудал гэсэн. Өөрөөрөө л хорлж байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо төлөө дур мэдэж одоо хүний гар дээрс бэлэн юм худалдаж авахгүй байх хэрэгтэй гэдгийг заавалчгүй сануулахгүй бол бас болохгүй байна тийм. Бас нэг мэдмээр байдаг юм яг энэ мэрэгжлийн фитнесийн тамирчдын асуудал. Тэр би ингээд айгаа бас л сүүлийн 10-аад жил энэ чинь нэг отчлолтой холбоотойгоор фитнесийн спорт сайн хөгжиж байна. Тэгэхээр энэ мэрэгжлийн фитнесийн тамирчид бас их дур мэдээж даавар хэрэгэлдэг талаар бидэнд ярилцсан тийм. Тэгэхээр та энэ талаар бас нэг комент хэлээд ерөнхийдөө энэ удаан хугацаанд дур мэдээж даавруудыг хэрэгжилж булчингаа томруулах нь өөрөө дахиад ямар гач нөлөөнүүдийг үүсгэх юм бэ хүндээ. Яагаад ер нь бид нэр ингэж удаан хугацаанд бас дааврыг хэрэглээд байгаа юм бэ тий. Буцаагаад фитнесийн тамирчдын дараагийн бэлгийн амьдрал нөлөөлөх нь юу юм бэ? За спортын эрүүл мэнд гэдэг бас тусдаа салбар бас байдаг. Бидний хувьд бол яг энэ бол фитнесийнхэн тогтмол одоо хамт явагддаг асуудлын нэг л дээ. Гэхдээ эргээд эрүүл физиологи гэж хэдүүлээ ярьж байгаа тийм үү. Эрүүл физиологи гэдэг нь төмсөг болон бөөрийн дэд булчинаас ялгарч байгаа. Энэ тестостерон даавар гэдэг зүйлийг гаднаас нэмэлтээр өгөхийг бол маш их хийгдэж байгаа. Энэ бол хийгднэ гэдэг нь бидний дааврыг нэгдүгээр хит их нэмэгдүүлж байгаа. Нэмэгдүүлэхээр дааврынтай холбоотой эффектүүд маш их гарч ирнэ. Эффектүүд буюу сөрөг эффектүүд их гарч ирнэ. Эргээд даавар их байлаа гэдэг чинь даавар чинь өөрөө хаана очиж хоргуучих юм бэ гэхээр илгэн дээр асуудал гарч байгаа. Илгэний ачааллыг нэмэгдүүлээд ирэхээр илгэний асуудлуудыг үүсгэж ирдэг. За тэрээс нь бодисын солилцоон дээр асуудлуудыг үүсгэх нөгөө нэг төмсгнөөс ялгарч явах дааврыг гаднаас өчгөр төмсөг өөр ажиллах болоод ирдэг. Өөрөөр хэлбэл дааврын тодорхой төвшингийн дээд төвшөнд байх юм бол за цусан даавар чинь их байх шүү гэд өнчин дарих тэрийг хүлээж аваад өнчин дарих маань за төмсөг даавраа одоо үйлдвэрлээ зогсоо. Эн чинь хит их байгаад байна. Жохон багаар үйлдвэрлээд гэдэг хугацааг яриад байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг бид нар бол өөрсдөө дааврын эмчилгээ бас хийж байгаа шүү дээ ялгаагүй. Жишээлбэл хийх ёстой хэмжээнээс хит их хэмжээгээр хийгээд байгаа фитнесийнхэн бол. Эргээд хит их гэдэг маань одоо юу гэдгийг нэг 21 хоногтой ч юм уу эсвэл 3 сартай схемээр тарьдаг тариаг илүү ойрхон зайтгаар их хэмжээтэй авчихаар эргээд нөгөө төмсгний эргэлт буцалтгүй өөрчлөлтийг үүсгэж ирнэ гэсэн. Эргэлт буцалтгүй өөрчлөлт гэдэг маань өөрөө төмсөг байх ёстой хэмжээндээ байжгаад хийх ажил болчихно. Тэгвэл түрүүн гаднаас нөгөө нэг дааврын анаболик хэлбэрээр тариагаар өгчлөө. Төмсөг хийх ажил болчихно. Төмсгний нөгөө ажил нь хийдэг ажил нь ихэнх даавраас гадна эр бэлгийн эсийг үйлдвэрлэх үүрэгтэй. Тэгэхээр эр бэлгийн эсийг үйлдвэрлэж чадхаа болчихоор яах юм гэхээр үр догтох чадвар болохоор өргөдлийн асуудлууд яригдж байгаа гэсэн үг. Өргөдлийн асуудал яригдана. Тэгэхээр энэ дааврыг бол фитнесийг хэрэглэж байгаа гол зорилго нь бол илүү булчин, илүү хурдан томруулах, илүү их одоо юу гэдэг ачааллыг сайн авах. Тэргээд нэг тамирчидтай зарим тамирчид нь өөртөө уулзахаар угаасаа нөө бүх тамирчин тийм хэрэглээд байхаар эргээд тэргүүгээр бас явахгүй байгаа даа гэдэг асуудлууд яригддаг. Тэгэхээр энийг бол мэдээч эмч нартай хамтарч ажиллах бол илүү зүгээр байх болов. Дээрээс нь дааврууд нь одоо жишээ одоо фитнес хэрэглэж байгаа дааврууд нь ямар даавар хэрэглэж байгаа юм тодорхойгүй байна. Тийм. Чанартайг нь хэрэглээд байгаа юм уу мүү? Эзний агуулмж хэр байгаа уу гэдэг эргээд явах яг үйлдвэрлэгдсэн үү гэдэг. Тийм Монгол улс энийг бүртгэл орсон ороогүй гэж асуудал гарах байна. Илүү урт хугацаанд эрүүл мэндийн эрсдэл буюу хөгжишгүйгээр өгөгдөлт хүрэх эрсдэл байгаа шүү гэдгийг мэдчихгүй бол болохгүй. Мэдчихгүй энэ бол маш чухал point шүү дээ. Тэгээ яг хөө тэгээд нэг илгэний үйл ажиллагаа бөөрийн үйл ажиллагаанд ачаал өгöd байгаа. Тэгэхээр тэрэн дээр ачааллаа зохицуулахгүйгээр хэрэгсэн тохиолдолд бөөрийн дээр бас бөөрийн дутагдал үүсгэж гэдэг юм уу те. За магадгүй нэг илгэний нэг вирустэй хүн байлаа те. Жохон мэддэхгүй сероз вирустэй хүн дээр хэрэглэхэд илгэний хавдар үүсгэж гэдэг юм уу. Янз янзын асуудал үүсгийг мэдгүй. Ер нь бол ер нь эвгүй штэ. Даавраар оролдох те. Ер нь манай эмчнэр хоорондоо ярьдаг. Даавраар оролдохгүй гэж ярьдаг. Ял
Яагаад гэвэл даавар чи өөрөө харилцан хамааралтай бүхэл бүтэн том тогтолцоо байгаа. Олон даавар байгаа. Нэг даавар нөгөөхөөсөө заавал харилцан хамааралтай байж байгаа гэдэгтэр л энд асуудал яригдчихэж байгаа шүү дээ. За ингээд бас нэг гой сэдвэнд ирчүүд цэвэрштэй юм. Ирчүүд цэвэршил явагддаг юм. Ирчүүд цэвэрш нөгөө даавартай холбоол. Даавар чинь аягүй гоё чухал асуудал шүү дээ. Эмэгтэйн дааврын өөрчлөлт орохоор menopause гэж үүсдэг эмэгтэйчүүдийн цэвэршил үүсгэхтэй адилхан andropause гэсэн ойлголт байгаа. Нөгөө эрэгтэйчүүдийн эр билгийн дааврын хэмжээ буураад ирэхээр эрэгтэйчүүд цэвэршил гэж асуудлууд яригддаг. За эргээд нөгөө нэг залуу байдлаа мэдээч алдна, арсны гүлгэр чанар алдагдана, яс сэрэгжин, за дээрэс нь өөх болон булчингийн харилцаа буураад ирэхээр би их зөөлрөн. За яс их сэрэг болохоор одоо юу гэдэг амархан хугамдхай болно. За тэгээд мэдээж бэлгийн дур хүсэл алга болно, шодоо хөвчрөл алга болно. За дээрэс нь хөвлийгээрээ тархлаад илүү их бүдүүрэн ч гэх юм уу. Дээрэс нь сэтгэл зүйн хувьд бол бас их докторгүй болно. Тэгэл ингээд өглөөд өвгөнөр байдаг шүү дээ. Тэгээд сэтгэл зүйн хувьд бас их докторгүй болно ч гэх юм уу тий. Энэ мэтчлэн маш олон одоо бие физиолог болон эрүүл мэндэд одоо өөрчлөлтүүд гарч ирнэ л гэсэн үг. Энэ маань мэдээж маш хурдан гэл 1 2 3 жилийн дотор явагдахгүй л маш аажимтайгаар түрүү нэг цикл байдаг гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эргээд 55 наснаас дээшгээ ингээд доошоо бол илүү эрчимтэйгээр буурж байгаа гэсэн. Эрчимтэй буураад ирэхээр нөгөө нэг эр билгийн даавар хамааралтай бас ихнүүд гэж байна л да. Чинь төрөв булчирхаж гэдэг юм а тий. Тэгэхээр нөгөө төрөв булчирхаа маань эр билгийн дааврын бууралтайгаа холбоотойгоор төрөв булчирхын томрох гэдэг хүчин одоо 60-аас дээш насны хүмүүст бол тулгарна. Тэгээд төрөв булчирхаа томрсондоо холбоотойгоор нөгөө шээс гаргалт болон шээс барилтын асуудлууд гарна. Шээсээ барихад өвгтөө болдог, шүн шээдэг, ойрхон шээдэг. За шээхдээ их хүч багтай дүүлчээдэг ч гэх юм уу тасалддаг асуудлууд бас одоо энэ төрөв булчирхаа томрол буюу одоо энэ цэвэршилтэй холбоотойгоор. Эргээд яг 65 наснаас дээшээгээ эрэгтэй хүний 65-аас 70% нь бол төрөв булчирхаа томрол үүсдэг. Жишээлбэл. Тэгэхээр энэ мэн өөрөө цэвэршилтэй холбоотой үүсэх асуудал болно гэсэн үг. Тэгэхээр мэдээж цэвэршилтийг удаашруулах арга бол мэдээж нөгөө эхний сэдвүүргээ орно гэдэг шиг хөдөлгөөн эрүүл хол болоод ирчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр сая ингээ эмч маань зөвхөн ингээд цэвэршилт гэдгийн талаар илэрч буй шинж тэмдэг ярихын тулд маш том юм комплексны одоо шинж тэмдгүүдийг ярьлаа. Тэгэхээр энэ бүх шинж тэмдэг хижил насныханд манд хэрэг тулгарч аавал шийдвэрлэх боломжтой юм чинь та эрэгтэйчүүдийн эмчтэл хандах хэрэгтэй юм байна. Мэдээж хайртай гэр бүлээр дотныхонтойгоо ярилцах хэрэгтэй. Асуудлын гарц гаргалгаа бол байгаа. Тэгээ яг хуу илүүтэйгээр бид нар бас подкаст эхлэхдээ ч ярьсан эрчүүд маань чимээгүй байдаг асуудал ил гаргахыг хүсдэггүй ч гэдэг юм уу те. Энэ байдал нь магадгүй даймжирх юм бол бас биднэрт одоо нөгөө дахиад л түрүү ярьсан одоо буцаж хэвийн байдалд орох хугацааг минь уртсах юм эрсдэлтэй байгаа учраас хөвгүүд минь залуучууд минь одоо эрчүүд минь үнэхээр танд асуудал байгаа бол асуудлыг шийдвэрлэх газар нь очих нь хамгийн хялбар юм байна л гэж би ойлголоо. Нэг зөв. Тэгээд нөгөө Монгол улсын дундаж наслалтыг аваад үзэхээр эмэгтэйчүүд чинь 10 насаараа илүү наслаад байна шүү дээ. Тэгэхээр 9.5 насаар одоо хэдүүлээ хүүхнүүд нь илүү наслаад байна. Тэгэхээр хэдүүлээ эмнэлэгт цаг тухайд нь ханддаг бай, өөртөө хайртай бай. Тэгээд эрчүүдийн асуудлыг одоо нэг нуудгаа бас багасгамаар байна. Хөвгүүдээ багаас нь эхлээд ярилцдаг баймаар байна. За бас гол нь нэг юм найдвартай их усрээс мэдээлэл авах. Тэгээ найдвартай их усрээс хэдүүлээ мэдээлэл авч нэгэндээ зөв мэдээллийг дамжуулдаг байх. За урьдчилан сэргийлэх хүслэгт нөгөө насны урьдчилан сэргийлэх хүслийг манай улс одоо сүүлийн хэдэн жилиг өрнүүлж байна. Тэгэхээр энэ нас нь зохих урьдчилан сэргийлэх хүслүүд дээр хэдүүлээ цаг тухайд нь хамрагдъя гэж бодож байна. За эмэгтэй хүмүүсийн хувьд танаас асууж амжаагүй дутуу юмнууд их үлдээсэн баг. Тэгээ чинь бидний бас төдийлэн сайн мэддүү сэдв байгаа тийм. Тэгэхээр яг энэ эрэгтэй хүний хувьд нэгдүгээр, хоёрдугаарт та яг энэ андрологийн эмч хүний хувьд хэлмээр байгаа нэг үлдээсэн за эсвэл хүмүүсийн одоо энэ дээр анхаараасаа гэж боддог зүйл маань юу байгаа вэ? За YouTube-нд урьж оролцуулсан хоёр хосттой баярлалаа. Ер нь бол яг эрэгтэйчүүдийн сэдвийг бас хүнднэ гэдэг чинь өөрөө бас маш их зориг. Хоёрт бас дахин баярлалсан талархснаа илэрхийлье. Мэдээж өөрт асуудал үүссэн тохиолдолд мэдээж мэрэгжлийн эмчтэд нь хандаачаа гэж зөвлөн нэгдүгээр. Мэрэгжлийн эмчт хандснаар та мэдээж цаг хугацаа хэмнэ. Хоёрдугаарт та онцлогоогоо зөв хийлгэж байгаа. Онцлогоогоо зөв хийлгэнэ гэдэг нь та тухайн өвчний эсрэг бол өөрсдийнхөө 50% хийчихэж байгаа гэсэн үг. Онцлогоо зөв явна. Эмчилгээ маань түүнийг дагаад зөв явна гэсэн үг. Тийм учраас
та бүхэн өөрсдийнхөө эрүүл мэндэд мэдээж маш сайн анхаараарай. Усаа сайн уугаарай, хөдөлгөөнөө сайн гараа гэж хийгээрэй гэж зөвлөе. Баярлалаа.